За намайг Скватрын Саруул гэдэг 4 жилийн хугацаанд гэр бүлээрээ Казахстан улсад амьдарч байгаад ирсэн. Тэгээ өнөөдөр та бүхэндээ Монгол улсад цоо шинээр ирж байгаа, албан ёсоор орж иж байгаа Америкийн нэгдсэн улсын Travorium компани мэдээллийг одоо өгөх гэж бид бүгдээрээ хүрэн зугласан байна. Тэгээ өнөөдөр бидний урилгыг хүлээж аваад хамгийн одоо хайртай одоо дотны гэр бүлтэйгээ байх цаг хугацаагаа тэгээ нэг ёсны одоо энэ сайхан мэдээлэл явуулж хүрэлцэн ирсэн та бүхэндээ нийт хамт олонныхаа зүгээс чин сэтгэлээсээ талархаж байна. За миний хувьд болохоор сүүлийн 11 жилийн хугацаанд дэлхийн 30 гаруй улс орноор одоо ажиллаад, аялаад ер нь бол аялах дуртай хүн байгаа. За өнөөдөр энэ компанийг санал тавьсан гэр бүлийн хосууд бол манай гэр бүлийг сүүлийн 4 жилийн хугацаанд гэр бүлийн маань аялал, за ер нь бол одоо том арга хэмжээ зохион байгуулах, за Монголоос бол маш олон 100 200 гаруй хүний бид нар Дубай руу ингээд аялуулах тэр бүх үйл ажиллагааг хариуцсан одоо Абулган Айтгул Самбай гэж гэр бүлийн хос байдаг. Тэр хоёр хүн болохоор надад энэ компанийг санал тавьсан байгаа. Тэр хоёр хүн бол өөрсдөө ямар учиртай хүмүүс вэ гэвэл Казахстан улсад Комплект сервис гэж компани байдаг. Тэр компани болохоор Казахстан улсын 40 жилийн хугацаанд одоо үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлалын компани байгаа. Нэг ёсны одоо тэр гэр бүлийн хос маань бол 40 жилийн хугацаанд аялал жуулчлалын салбарын асар том туршлагатай байгаа байна. Одоо Казахстан улсынхаа бүр гавьяд цолдоо номер 1 компани захирлууд нь байгаамаа. За тийм учраас өнөөдөр одоо манай гэр бүл ч гэсэн тэр компаниар бас үйлчлүүлж аялж исэн учраас надад одоо жилийн өмнө одоо энэ Америкийн нэгдсэн улсын компани одоо саналыг яхана тавьсан байгаа. За тэгээ энэ саналыг бол хүлээж авсан. Учир нь гэвэл энэ компаниар та бүхэн маань одоо аялал жуулчлалын одоо маш олон төрлийн сайтыг ашиглахаас гадна гэр бүлэрээ хуримтлал үүсгээд маш гоё аяллыг одоо манай компани та бүхэн санал тавьж байгаа. За ижил төстэй компаниас энэ Travorium компани маань юугаараа ялгаатай вэ гэвэл газрын аялалтай учраас олон орны газрын аялалтай гэдгээрээ ялгаатай байгаа. За мөн дэлхийн зах зээл дээр 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа дэлхийн 70 улсад салбартай компани гэж үзэж байгаа. Travorium бол за энэ бол Цэвэр Америкийн компани. 2 жилийн өмнөөс Европ, за Америк, Латин Америк, за Африк гэдэг энэ улс орнуудаас бүсүүдээс одоо тэгээ 70 бараг 65 улс орн руу орсныхоо дараа ерөнхийдөө нэлээд бэлтгэл ажилтаагаар Азийн зах зээл рүү орохоор шийдсэн. Гэхдээ яг тэрийг эхлүүлэн гэсэн тов нь бол байгаагүй. Харин Казахстан улсын 40 жилийн туршлагатай аялал жуулчлалын компани захирлуудтай танилцсанаараа Travorium компани захирлууд зоригтойгоор эхний ээлжинд бол хууль эрх зүйн орчноо бүрдүүлж Казахстан улсад салбараа нээсэн. Энэ бол яг миний тухайн үед амьдарч байхад би үйл явцыг бол харж ирсэн гэсэн үг. За мэдээж бид нар Монгол улсад бол энэ компанийг оруулж ирэхийг бол хүсэж одоо бичиж мөн харьцаж явсны хувьд бол компанид хүсэлтэд тавьсны хувьд бол 1 жил 3 сарын хугацаанд судлаад манай Монгол улс хууль эрх зүйн орчин за дээрээс нь бол одоо Монгол улс руу ганцхан Монголоос аялах биш мөн бусад 70 улсаас Монгол руу аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр нэлээд судалгаа хийгээд ингээд 2025 оны 4 сарын 1-нд Travorium компани маань Монгол улсад албан ёсоор яхана нэгдсэн байгаамаа. Бүгдээрэнд бас баяр хүргье бидэрт энэ нараа. За одоо ингээд төв сайтн дээр нь манай компани одоо энэ нээсэн нээлт маань ингээд харагдаж байна. Монгол улс маань албан ёсоор 70 дахь улс болж нэгдсэн байгаа. За тэгэхээр өнөөдөр та бүхэндээ энэхүү одоо сайтын талаар одоо бид бүгдээр өнөөдөр ямар мэдээлэл авах вэ гэвэл Travorium компани маань бол 2013 оноос хойш дэлхийн зах зээл дээр ерөнхийдөө клубын зарчмаар бол ажиллаж байгаа. 19 оноос хойш 100% бүр яг клубын зарчим руугаа шилжсэн байдаг. Үүний дараа ерөнхийдөө реклам сурчлагаа одоо том акул компаниудаар реклам сурчлага хийлгэхээс илүү клубын зарчмаар ажиллахад бол реклам биш үр дүн авсан хүн, аялсан хүн өөрийнхөө аялсан сэтгэлээ хин нэгэн хүнд тайлбарлах нь илүү үр дүнтэй байна гэдэг судалгаа гаргаад ингээд сүүлийн 4 жилийн хугацаанд компани борлуулалт 400% өссөн байгаа. За энэ компаниг бол олон улсын сайт гэдэг компаниудыг албан ёсны компаниудыг шалгадаг сайт байгаа. За тэр сайт маань болохоор Business for Home гэж сайт байгаа. Тэр сайтн дээр дэлхийн бүх албан ёсны клубын зарчимтай эсвэл шууд худалдааны компани эсвэл бүтээгдэхүүнтэйгээд энэ компаниудын статистик тоо бөгөөд
одоо яг судалгаанууд нь байж идэг. За тэн дээр бол манай компани бол дэлхийн шилдэг 500 компани 180-д болж ихсэж байгаа. За өнөөдөр Travorium компанийг би Казахстан улсад яаж хөгжиж байгааг бол өөрөө ажиглаж харсан байгаа. Яагаад гэх юм бол Монгол улс руу орох бэлтгэл ажил бол нэлээдгүй бас хийгдэж ийсэн. За одоо өнөөдөр тун удахгүй манай компани маань одоо бид нар 1000 гишүүнтэй болоход шууд төв офис маань бол орж ирнэ. Нэг ёсны компани одоо call center бөгөөд тусламжийн офис нэгдэнэ гэсэн төв компаниас. Энэ дээр бидний цаашдын аялах хөтөлбөрүүд, цаашдын визний асуудлууд, маш олон зүйлүүдийг шууд компанитайгаа хамтран бид нар яхана шийднэ гэсэн. За өнөөдөр Казахстан улсын тэр гайхамшигтай туршлагатай 40 жилийн туршлагатай гэр бүл бол одоо үнэхээр энэ компаниг бол нутагтаа маш сайн одоо суйрлуулж чадсан. Яагаад гэх юм бол 17,000 жил гарны хугацаанд бол 17,000 гишүүнтэй болоод тэр 17,000 хүн бол аялсан байгаа. Бүгд нэг биш удаа. За тэгээд үнэхээр бас энэ дунд аялал жуулчлалын компани салбарын байвал үнэхээр бидэрт бол одоо яг нэгдэж нэг баг болж энэ компаниар дамжуулан маш олон монголчуудаа хамгийн одоо шилдэг дэлхийн орнуудаар аялуулах боломж байгаа учраас бид нар бол бас тусламж хүсч зөвлөгөө авч хамтарч ажиллахад 100% бэлэн байна гэдгийг хэлмээр байна. Учир нь гэвэл ганцхан энэ 70 улсаас Монгол улс руу маш олон аялал жуулчлалын ирнэ. Мөн одоо бид нар ч гэсэн гадагшаа маш олоолаа аялнаа. За ингээд сар бүр Казахстанаас Travorium компаниар 700-аас 800 хүн аялд юм билээ. Сар бүр хамгийн муу сарда 300-аас 400 хүн аялдаг. Тэгэхээр энэ компани бол үнэхээр ачааллыг бол маш сайн дааж чаддаг. Дээрээс нь бол маш олон боломжуудыг өгдөг байгаа. За ингээд та бүхнийхээ өмнө бидний зочин хүрэлцэн ирсэн байгаа. За миний хүсэлтээр арай туршлагатай одоо Казахстан улсын одоо амбассадор цолтой бүсгүй ирсэн байгаа. За учир нь гэвэл энэ клуб дээр бид нар аялаж болно. Хүсвэл та бүхэн бидний шиг ажиллаж болно. За өнөөдөр Монгол улсад бол 20 хоногийн хугацаанд 400 гишүүнтэй болсон. За энэ 400 гишүүн маань бол ажиллаад одоо өнөөдөр эхнээс ахуулаад 5-аас хамгийн бага цалин нь бол 400-аас 20 хоногийн хугацаанд хамгийн өндөр цалин 10 сая төгрөгийн цалин авсан байгаа. Тэр нь дандаа тусгай картаар өгдөг. Тэгэхээр тэр системийг бол бид нар удахгүй бас энэ мэдээллийнхаа дараа та бүхэндээ танилцуулах болно. За ингээд халуун алгадагчдаар бүгдээрээ тайзан дээрээ зочноо хүлээж авъя. Амбассадор цолтой Айнурага тайзан дээр хүлээж авъя. Халуун алгадагчдаар. Здравствуйте, Айнура. Добро пожаловать в Монголию. Санганал, победители, наши амбассадоры. За очень рада всех приветствовать. Та бүхэнтэйгээ учирж байгаадаа маш таатай байна. Сэтгэл өндөр байна. Сегодня я хочу сразу перейти к теме. Вообще Travorium переводится travel — это путешествие, Imperium — путешествие. Travorium. Хорошо. За Travorium гэдэг маань болохоор орчуулах юм бол аялал жуулчлал гэсэн үг. Здесь мы не турагенты, мы как члены закрытого клуба, как в Netflix, да, вы покупаете абонентскую плату и потом вы просматриваете все фильмы. Также здесь вы становитесь участником закрытого клуба и пользуетесь платформами. За манай компани бол яг 100% одоо уламжлалт аялал жуулчлалын компани бол биш ээ. Жишээ нь та манай компаниг ямар компани гэх юм бол одоо юутай зөвлөвөл жишээ нь Netflix гэж компани байгаа тийм. Тэн дээр бол та Netflix-ийн гишүүн болоод бүх одоо Netflix-ийн бүтээгдэхүүнийг одоо ашиглах боломжтой. Зөв киног нь үзэх боломжтой адилхан та аялал жуулчлалын компани маань одоо гишүүн болоод бас тэр бүх үйлчлэгийг авна гэсэн үг. У нас здесь 4 платформы. Это Travel Site, TripInsight, мировые туры и Getaway. Есть развлекательный портал, он действует только для Америки и Канады. За манай компанид бол 4 үндсэн сайт байгаа. За 5 дахь сайт маань бол зөвхөн Америк, Канадад зориулагдсан сайт гэдэг юм байлээ. Бусад орнд бол 4 үндсэн сайт байгаа. Тэр 4 сайтыг та бүхэндээ танилцуулъя. Компани клубын гишүүн болсон бүх хүмүүс энэ 4 сайтыг яхана ашиглана гэсэн үг. Ашиглаж болно. Сейчас мы открываем первый сайт, Travel Site. Это как букинги начинают работать. Набирайте сперва город страны, правильно на английском языке. Внизу показывает поисковик. И выбирайте даты. За одоо нэгдүгээр сайт маань яг booking бөгөөд одоо буудлаа захиалдаг, онгоцны билетээ захиалдаг юм захиалгын энгийн сайттай адилхан үйлчилгээтэй. Гэхдээ энэ бол манай компани дотоодын сайт гэсэн үг. Автоматически сразу идет на 2 человека, но вы здесь можете набирать несколько номеров или включать сколько у вас детей. За тэгэнгүүт энэ сайтн дээр та аль улс руу явах гэж байна?
аль хот руу явах гэж байна гэдгээ эхний ээлжинд буудлаа яах нь жишээ нь захиалж үзүүлж байна гэсэн үг. За ингээд 2 сая буудлаас танд одоо хамгийн боломжтой вариантыг гаргаж өгнө. За та ганцаараа явж болно. Гэхдээ шууд автоматар 2 хүнээр гаргаж ирдэг. Ганцаараа явж болно, эсвэл 2 хүлээ явж болно, эсвэл та нэг биш өөрөө яах нь өөрийнхөө нэр дээр захиалаад олуулаа бас явж болно. Давуу тал нь. Ваша задача как турагента найти самое выгодное предложение. Здесь есть скидки 81%, 65%, да, то есть вы сравниваете и находите самое выгодное предложение. За тэгэн гол та бүхэн маань одоо жишээ нь энэ хүн одоо 4 сарын 5 сарын 4-өөс 5 сарын 11 хүртэл нэг өрөө 2 хүн буудлаа ингээд захиаллаа шүү дээ Дубайд үзэж ин зүг. Тэгэн гол эндээсээ та өөрөө одоо яг аялал жуулчлалын дотоодын ажилтан шиг нэг ёсны агент хүн шиг та өөрийнхөө хамгийн боломжтой вариантыг сонгоно. Жишээ нь танд одоо 80% хямдарсан буудлаа байна, 60% хямдарсан. Бусад сайтуудыг бодвол бодтойгоор 2-оос 98% хямдардгаа гэж хэлж байна. Вы когда бронируете, еще 3% кэшбэк возвращается. Это у вас будет указано в вашем кабинете. За тэгэн гол одоо таны нийт захиалгын үнийн дүнгээс 3% нь шууд буцаад кэшбэк болон оноо олон цугларна. Тэрийгээ та дараагийнхаа захиалгандаа шууд ашиглаж болно гэсэн үг. Нэг ёсны 3% нь буцаан олголт орж ирнэ. Здесь, когда вы смотрите, уже можете номера выбрать, какие необходимы. Deluxe, Сейчас. Exclusive. Можно вот здесь, да, остановить. Эндээс люкс өрөөгөө захиалж болно. Эсвэл ямар өрөө захиалах вэ, тий? Тэр өрөөгөө захиалаад цену покажем, да, наверное. Вот. За тэгээ люкс өрөөгөө захиалж болно. Дальше, пожалуйста. То есть это все вот номера, которые вы можете смотреть, бронировать, включая завтрак. То есть здесь все эти возможности есть, какие именно номера вы хотите. Да, то есть спектр огромный. За тэгэн гот одоо жишээ нь энэ буудлал бол одоо $900 байгаа шүү дээ зүг үү? За $900 буудлал маань хэдэн хувь хямдарч байна? 48% хямдраад 7 хоногийн 2 өний 460-аас болсон байгаа. Энээс ч хямдгаж байгаа, энээс ч үнэтэй байгаа. Та өөрийнхөө энэ бол 62% хямдарсан зүг үү? Ингээд та сонголтоо ийн гэсэн үг. Тэгээд тэр дундаасаа өрөөнийхөө 2 өрөө ордог сонгох уу, нэг өрөө люкс өрөө гэдэг өрөөний задаргаагаа сонгоод энэ газраа сонгоно. Тэр байршлаг нь ямар ингээд та сонголтоо игээд сонголт бол маш их байгаа гэж. Есть также полеты, но здесь в основном регулярные рейсы, там прям больших скидок вы не увидите. Между странами, возможно, есть большие, да, которые, например, с Америки наши партнеры говорят, что на до $300 была скидка. Еще посмотрим аренда машины. За одоо ингээд энэ буудлын захиалга маань бол дэлхийн хамгийн одоо тэгээ бүх улс орны хамаарсан та бүхэн маань 2-98% бодтойгоор шууд буудлаа хямдхан бусад сайтаас хямдхан дотоодын сайтаараа захиалж явчихна. Хоёрдугаар болохоор онгоцны билет бол Америкийн нислэгүүд бол маш сайн хямдардаг юм байлээ. Бусад орны бол бид нар нэг өндөр бол хямдал хараагүй гэж байна. А яг агаарын нислэг бол угаасаа стандарт байдаг зүг. За одоо жишээ дараагийнхаа сайтын дотор дараагийн приложение нь бол машин түрээс. За та очсон газраа шууд машина түрээслээд захиалж болно гэж байна. Я сейчас выбрала специально другой город, другую страну, чтобы показать, да, то мы постоянно Дубай, как будто больше городов нету. Просто я знаю, как пишется Дубай на английском быстро, и, соответственно, выбираю ее. Дандаа Дубай гэж бичихгүй одоо өөр хот руу би бас бичсэн байгаа шүү. Тэгэхгүй нэг Дубай руу явдаг юм шиг надад санагдаад байна. За тэгээ би өөр хот бөгөөд энэ Ром гэдэг хотыг бичсэн юм байна. За одоо энэ дээр машин түрээслэж байна. Мы все знаем, в Европе очень выгодно ездить на машине, да, и вот Рим мы выбрали сколько дней, с 20 какого-то до 30, вот, да, с 30 по 1 мая, и вот за сутки получается $8, $10. За одоо Европын Рим гэдэг хотыг тий Ром гэдэг хотод би 30-нд очиод одоо 5 сарын 1-нд би хүртэл машин түрээслэх хэрэгтэй байна. За одоо үнэн ингээд эхнээс ахвал гарч байна. Хамгийн хямдхан нь бол $8 байна. За тэгээ $10 байна гэдэг. Эндээс ер нь Европт бол машин түрээслэл хамаагүй яах нь ашигтай байдаг шүү гэж байна. Также вы можете выбрать и в Дубае, и в любой стране, прямо с аэропорта забрать машину. За тэгээ та нар хаанч очисон шууд онгоцны буудлаасаа машина яах нь шууд аваад унаал явчихна. Ямар ч асуудалгүй юм. Хаанаас ч та машина унаад онгоцны буудлаасаа аваад явчихна. Вот кто любит ездить на круизах, да, вы здесь тоже можете выбрать любую страну и, соответственно, выбирать. За тэгээд мэдээж бол одоо ганцхан газрын биш манай компани сайтн дотор мөн одоо 70 одоо круиз аялалаас давхар байдаг аа. Гэхдээ та бүхэн маань тэрийг өөрөө яах нь судлаад сонгоод
аялаж болно. Здесь любое за несколько дней, может быть, за 3 дня, 4 дня. Это сколько, например? Вот это, например. Здесь 4 дня указано, 4 ночи. За энэ бол жишээ нь ингээд Бахама аялал Майамигийн 4 шөнийн ус онгоц байна жишээ нь тий. Жишээ нь манай сайтн дээр. Сколько цена стоит? Можно да посмотреть? Үнийг харъя. $702. $702, $800, 1000 гэдэг ингээд өрөөнөөсөө шалтгаалт юм байна. Да. Здесь также есть экскурсии. Да. Наверное, интересуют экскурсии. В любой стране мы всегда хотим классные места посетить. За одоо дараагийн сайт маань болохоор одоо үзэр үйлчилгээ. Жишээ нь бид нэр тухайн улстай очиод үзэр үйлчилгээг яах нь шууд энэ сайтаараа захиалчихна. Арай хямдралтай. Та буудлаа хямдхан захиалчлаа, нислэгээ авчлах юм байна. Дээрээс нь машина түрээсчлээ. Бүх зүйлээ та эндээс хямдралтайгаар яах нь захиална. 2-оос 98% хүртэл хямдрна гэсэн. Жишээ нь бид нар энэ дээр бас немножко добавлю про Дубай вот гостиница. Одоо энд бол ингээд бид нар Солонгос руу $220 буудлага авахгүй 3 хоногийн. Манай сайтн дээр $44 гарч байгаа 3 хоногийн. За тэгээд Дубайд болохоор 3 одтой буудал 7 хоногийн хямдраад $500-аас хямдраад $200 болсон. $230 болсон байгаа байхгүй. 7 хоногийн 2 өний. Тэгэхээр би бол одоо хоёулаа зүг авах юм бол $110 бөгөөд нэг $400,000 7 онцож байгаа байхгүй Дубайд. Тэгэхээр чи хямдралтай байгаа сте нэг хүний. Тэгээ ингээд та нар мөнгөө хэмнэн гэсэн үг байхгүй. Энэ сайт бол таны мөнгийг хэмнэх сайт. Энэ бол ихний сайт. Да, я, наверное, Вадим хочу, да, опять выбрала Вадим. Сейчас экскурсии посмотрим, какие здесь есть экскурсии. И вы тоже можете сравнивать. Насколько я знаю, очень выгодно. Вот наши часто ездят в Дубай, и вот они выгодно путешествовали и парк цветов, и сафари, и другие. Даже Каппадокия выбрали хорошей скидкой. Если у нас на миссии было $250, то через нашу платформу взяли за $65. За, ерөнхийдөө бол манай компани одоо яг энэ сайтаар бол маш олон одоо миний мэд таних хүмүүс бол аялдгаа гэж байна. Жишээ нь Дубай руу бол маш ашигтай шүү гэж байна. Жишээ нь манай Казахстаны ард түмэн бол ерөөсөө тэр Дубай руу очоод сафаригаа хямдралтаа захиалж чинь, буудлаа хямдралтаа захиалж чинь бүх юм нь аюул тийм нээлттэй учраас аюул явдаг гэж энэ сайтаар. Зүгээр яаралтай, томилолтоор явж байгаа яаралтай үед бол энэ сайтаараа бид нар яах нь юмнуудаа захиалчна гэсэн үг байна. И вот, пожалуйста, да, здесь на эту дату есть 1500 направлений, 1500 куда можно сходить. За, Ром хот руу очсон шүү дээ. Бид нар сая Ром машина түрүүлсэн шүү дээ. За, одоо үзэр үйлчилгээ бол 1500 төрлийн үзэр үйлчилгээг танд санал яах нь болгож байна гэсэн. Нэг өснөө та аялал жуулчлалын бас дотоодын сайтыг л ашиглаж байна гэсэн үг байна. За, ингээ 1500 төрлийн үзэр үйлчилгээгээс өөрт нь тохирох хаана юу үзмээр байна тэрийгээ сонгоод та захиалчна гэж. То есть вы будете находить то, что вам нравится. Это все в travel-сайте, который вы покупаете через карту, через 7 дней. За тэгэн гол энэ сайт маань таны клубыг гишүүн болсноос хойш 7 хоногийн дотор дараа энэ сайт яах нь нэгдээд шууд 7 хоногийн дараанаасаа карта холбоол аялаад эхэлж болно. Энүүгээр ашиглаад. Энэ бол ихний сайт байгаа. Следующая платформа называется TripIncentive. Это поощрительная поездка, то, что вы стали участником закрытого клуба. За дараагийн сайт маань болохоор Trip Incentive гэдэг. За энэ сайт маань болохоор одоо урамшуул одоо нэг осны бэлгийн аялал гэж нэртэй юм билээ. Өөрсдөө тэгж ажиллая. Подарочный поездка, да? Да. В 39 странах, 2 взрослых, 2 детей можете выбрать. Отель будет бесплатно. Вы только платите налог отеля от $50 до $250. За ингээд та нэгэнтээ энэ клубын гишүүн болсон байгаа тохиолдолд танд нэг удаадаа буудлын үнэгүй аялал яах нь компани бэлгэлнэ. Энэ аялал та 2 бага насны хүүхэд 2 том хүн 39 улсаас сонгоод тухайн улс руу яах нь явна. Та явахдаа өөрөөхөө зардлаа бол төлнө. Дээрэс нь та аялал жуулчлалын нөгөө буудлын жуулчны такс гэж байдаг. Буудлын хаанч авдаг. Тэрийг л төлнө. Бусад яг буудал нь өөрөө үнэгүй гэдгийг бол хэлж байна. Вот вы сейчас выбрали Тайвань, здесь указан Бангкок, Кок Самуи, Пхукет, Паттайя. За бид нар Таиландыг сонгоцсон. За Таиландд бол одоо Пхукет байна. За Паттай байна. Вы выбрали Таиланд, да? Мы выбрали. За жишээ нь бүгдээрээ энэ 39 улсаас Таиландыг сонгочлоо гэж бодъё жишээ нь. Тэгвэл эндээсээ та нар Пхукетэд очих юм бол 7 шөнө 8 өдөр 2 том хүн 2 бага насны хүүхдээ аваад яах нь явчих болно. Энэ бол нэг удаадаа танд ингээд бэлгэлж байгаа аялал гэсэн үг.
Если Азия больше дней, Тэр хоёр сандал шүү дээ. Тэр хоёр сандлыг авчих. Наа чи хоёр. Европа меньше 5 дней 4 ночей. За Азийн орнууд бол олон хоногтой байдаг гэж байна. Ер нь Европын улсын орнуудын аялал бол арай яах нь хоног нь цөөхөн байдаг гэж байна. Европ тийм байдаг л уус. Называется мировые туры. Это самая любимая платформа моя. За одоо хамгийн бидний энэ компани гол одоо анхаарах сайт бол яг одоо байна. Энэ бол World Tour бөгөөд дэлхийн аялал гэдэг нэртэй аялал байна. За тийм за энэ болохоор нөгөө хамгийн чухал сайт бөгөөд дэлхийн аялал байна. Так, мы переходим в мировые туры. За бид нар дэлхийн аялал руу ирлээ. Это на накопленные баллы. Ежемесячно мы оплачиваем $135. Они у нас конвертируются 270 Дуун байхгүй. За сар бүр одоо бид нар өөрсдийнхөө гэр бүлийн аялалд одоо энэ чи бид нар аялын клубын гишүүн болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр чи бид нар жил болгон 2-оос 3-д аялах гэдэг зөв үү? Тэрний хуримтлалыг хоёр төрлөөр үүсгдэг. Нэг нь болохоор ажиллаад үнэгүй үүсгэж болно. А хоёр дахь нь болохоор өөрөөсөө хуримтлал үүсгэнэ. Сар бүр $135 та бүхэн маань хуримтлалтаа хамруулан тэр $135 маань үржээд 270 оноо болно. За энэ бол зөвхөн оноогоор явдаг аяллыг та бүхэндээ яг одоо танилцуулах гэж байна. Анхааралтай хандуулаарай. За жишээ нь Если мы посмотрим Бахрейн, это 5-звездочный отель, да, оплачиваем $849, 2 взрослых, 2 детей, все включено, инклюзив. за энэ сая хамгийн сүүлд нэгдсэн дэлхийн хамгийн шилдэг одоо хамгийн баян гэсэн үг байхгүй хамгийн үнэтэй гэсэн үг юм байна. Хамгийн үнэтэй гэж хэлж болох юм уучлаарай. Хамгийн үнэтэй буудлуудын нэг байгаа. За энэ бол одоо Бахрейнд юм байна. 5 оддоо 2 хүүхэд 2 том хүн ороод оноогоо 1900 оноогоо асуулаад ердөө $849 яхана төлнө. А хэрвээ энийг өөр сайтанд дарах бол маш олон мянган долларын үнэтэй юм байна. Энэ амралт маань. Кто любит Вьетнам? Да, посмотрим, давайте Вьетнам. За одоо Вьетнамыг харъя. Вьетнам. Есть Moving Peak, это 5-звездочный отель на базе завтрака. За одоо Вьетнам руу орлоо. Moving Peak гэж буудлаа байгаа. За Moving Peak гэдэг буудал маань болохоор өөрөө 5 одтой буудал юм байна. За бид нар 2 том хүн, 2 11 нас хүртэлх бага насны 2 хүүхдээ, зарим буудал нь 16 нас хүртэл бас байгаа. Зарим буудал нь 16 нас хүртэл бас байгаа. С видом на море, 2 взрослых, 2 детей можете отдыхать и только доплачивайте $199, остальное баллами 1603 За. поинтов. За та Moving Peak гэдэг resort бөгөөд энэ амралтын газар амрах юм байна Вьетнамд. За энэ бол 5 одтой өглөөний хоолнд орсон 2 том хүн, 2 хүүхдээ авч яваад та ердөө 1600 оноогоо хасуулаад $199 төлөөл болоо. Өөр мөнгө нэмж төлөхгүй гэсэн. Это 7 дней, 6 ночей. Энэ болохоор 7 өдөр хэдэн шөнө вэ? 6 шөнө та бүхэн гэр бүлээрээ амрах аялах нэ. Или посмотрим Пхукет, Таиланд, где вы доплачиваете всего лишь $99. Это Шератон в августе месяце. 8 сард жишээ нь бид нар Таиландын Пхукет арал руу явах юм байна гэж байна. Пхукет арал руу явхад 2 том хүн, 2 хүүхэд 1780 оноогоо асуулаад ердөө $99 төлнө. Энэ буудлын нэр бол Шератон. Только платите 1783 поинтами. Как это бесплатно можете накопить, мы позже расскажем. Яаж энэ оноог үнгүй цуглуулахыг удахгүй та бүхэнд яах вэ? Оноогоо үнгүй цуглуулах боломж бүрэн байгаа учраас тэрийг та бүхэндээ танилцуулнаа удахгүй. Франция есть, Испания есть, Мексика, Америка, Доха, Катар, Мальдивы. Мексик, Америк. За тэгээ Европын маш олон улс орнууд байгаа юм байна. За вот Дубай есть. Да, Дубай за $9, Рим $99. Можно Дубай посмотреть, да? Вообще это за $9. Дубай руу $9 явах юм байна уу? $9. Үзье нэг. За 6 шөнө 7 хоног. 4-звездочный отель на базе завтрака. 1420 всего лишь travel поинтов и $9 доплачивайте. Да, это тоже очень классный вариант. 4 одтой буудал өглөөний хоолнд орсон маш гоё буудал гэж байна. За тэгээ ердөө та бүхэн маань 1420 оноогоо асуулаад одоо 2 том хүн 2 бага насны хүүхдээ аваад $9 төлөөд явчихнаа гэж байна. Кто же хочет путешествовать? Яа хүсэлтэй хүмүүс байна уу? Ер нь аялах хүсэлтэй хүмүүс байна уу?
Yes. Вы уже представили, как вы можете Да. отдыхать, загорать с детьми, с родными, близкими. Да. Одоо бүр төсөөлөд эхэллээ те. Яаж одоо амарч ийн одоо те далайн хэрэг дээр бай ингээ өөрийгөө баг яах нь бид нар төсөөлөд эхэллээ те гэр бүлтэйгээ хүүхдүүдтэйгээ. А то я смотрю на ваши серьезные лица, как будто не про путешествие рассказываю, а что-то другое. Би та бүхнийг харахаар ерөөсөө аялал яриаггүй айгүй тийм нөгөө чухал царайд байна гэж байна. Ерөөсөө аялал яриаг нөгөө өөр юм ярих өөр хурлын талаар ярьж байгаа юм шиг санагдаад. Даже в Марокко можете полететь. За да, это Мароккогийн Африка. аялал байна. Тэ Казахстан есть. Казахстан, Алматы. Приглашаю всех. Суис-отель. За Казахстан бид нар урьж байна гэж байна. Тэгэхээр скоро Монголия тоже будет, да? Да, Монголия скоро будет, где у вас самые классные отели, вы даже здесь можете будете отдыхать. За тэгээд Монгол маань удахгүй яах нь энэ дэлхийд манай компани зохион байгуулж байгаа 144 аялал руу манай Монгол улс манаас шууд ингээд энэ сайт руу тавигдана. Хамгийн гоё одоо resort амралтууд тавигдаад та нар Монголдоо ч гэсэн яах нь оноогоо асуулаад бас аялаж бас болно гэж байна. Супер. Да. А самое прекрасное, что с разных стран будут приезжать в Монголию. Тэгээ хамгийн гайхамшигтай нь Монгол руу маш олон одоо бид нар улс орнууд дуртай яах нь ирнэ гэж байна. Хүлээж авах бэлнэ мы встретим вас. Давайте. И знаете, что самое классное, что сейчас весь мир наблюдает за Монголией, да, именно в Travortium. А вы это показываете, рекорд компании, рекорд, понимаете? За тэгээд өнөөдөр яг энэ Монгол улс маань бол нэгдснээс хойш ингээд бүр дэлхийн 2 рекордыг эвдэлсэн байгаа гинэ. Тэгээд тийм учраас ингээд бүх хүмүүс Монгол гэдээ ялангуяа Travortium 70 улс бол шуугж байгаа гинэ. Тийм учраас та бүхэн маань бол бүрэн одоо маш хурдан хугацаанд энэ аялал руу орох байхаа гэж байна. Если будут американцы приезжать, вы точно будете знать, что это Travortium. За тийм магадгүй Монголд одоо маш олон Америкт төрөөд ирэх юм бол бити санаа зөө энэ бол Travortium хэлж байгаа шүү гэж байна. Да, смотрите, даже Греция за $99 можете Крит, да, то есть это тоже шикарная страна. Одоо Грек руу бид нар оноогоо асуулаад $99 яах нь төлөөд бас явчих боломж байна. Туркийн Бодрум байна, Канада байна. У вас сейчас Какие только набираются баллы, это как бы думаете долго, но поверьте, когда у вас уже будут баллы очень много, вы будете думать, куда же в этом году поедете. Одоохондоо бид нар оноогоо цуглуулаагүй учраас дөнгөж шинэ улс орно учраас одоохондоо оноогүй болохоор одоо бид нар цуглуулна. А удахгүй та нар ингээд 1 жил ч юм уу бид нар шиг ингээд болоод эхлэхээр бүр оноо зөндөө оноод олчоо. Одоо хаашаа явах уу гэж эхэлнэ. Одоо би яах вэ гэж эхэлдэг гинэ. Да, самое главное здесь зарабатывать деньги и тратить на путешествия. Хамгийн гол нь энэ дээр одоо энэ компани маань үнэхээр бидэнд одоо орлоготой боломж өгж байгаа учраас дуртай аялдгаа гэж байна. И четвертая платформа это Getaways, где можно отдыхать 2, 4, 6 и даже 8 человек. За энэ дараагийн платформ систем нь болохоор Getaways гэдэг. Getaways систем нь болохоор та гэр бүлэрээ, найз нөхдөөрөө 2-лаа, 4-лээ, 6-лаа, 8-лаа, 10-лаа яах нь тусдаа ингэж аялах хөтөлбөр байгаа гэсэн үг. Да, то есть видите, красным отмечено все это апартаменты, виллы, которые можно бронировать. За одоо жишээ нь та өөрийнхөө оноогоороо бүр үнгүү хаусаа түрээслээд, байраа түрээслээд, тухайн улсаа сонгоод, найз нөхдөөрөө хамт олноороо ингээд гоё өөрийн гэсэн тусдаа хаусанд апартуудад амьдарч болно гэж. Заавал буудал биш. У меня сейчас достаточно баллов, чтобы бронировать вот эти апартаменты. Жишээ нь би оноогоо цуглуулсан учраас надад бүгд үнгүү байна уу? Зөв. 100% гэдэг. Би нэг төгрөг төлөхгүйгээр дуртай яах нь. Энэ буудлуудаа сонгоод явна гэсэн үг. Ресортууд. Яагаад тэр энэ хүү оноотойгоо байхгүй юу? Я знаю, что здесь уже несколько человек уже опоздали. Давайте еще раз покажу travel сайт. За одоо бүгдээрээ одоо дахиад 4 сайтаа товчхон яах нь. Газ явчих гэж байна. Бүгднийг ойлгомжтой болохын тулд ялангуяа сүүл тоцорсон хүмүүс маш их байгаа учраас. За эхний сайт нь болохоор та бүхэн маань манай клубын гишүүн болсноороо нэгдүгээр сайт нь ямар нэртэй вэ? Travel сайт, аяллаа сайт. За энэ аяллаа сайт маань болохоор бид нэр хаашаач явсан бүх юм яах нь хямдралтай захиалчин зөв үү? Жишээ нь бид нар буудлаа энэ сайтаараа бас яах нь хямдралтай захиална гэсэн үг. За одоо бүгдээрээ буудал захиалж үзье. За анхаарлаа хандуулаарай. Я знаю, что вы многие любят Южную Корею, да, Сеул я сейчас специально выбрала на неделю на 2 человека автомата. За би яг одоо монголчуудыг сая хэд хоног ирээд би сонссон. Сөүл бөгөөд Солонгос руу явд юм байна зөв үү? Тэнд бас монголчууд байна. Тэгвэл бүгдээрээ Солонгос руу ямар нэгэн шалтгаанаар явахдаа эндээсээ яах нь буудлаа хямдралтаа захиална. За одоо харцгаая бүгдээрээ Сөүл рүү харъя.
И вот здесь 325 вариантов отелей. Солонгосын Сөүл хотыг харгалаа 325 5 сарын 4-өөс 5 сарын 11-ний хүртэлгээд 2 хүний нэг өрөө. Нэг ясны бараг 7 хоногчлоо зөв үү? 7 хоногийн төлбөр нь нэг дор гарах шиг манайхаа. За одоо эхнээс нагараа. И вы здесь будете выбирать самое выгодное предложение. За эндээсээ та хамгийн одоо өөртөө яах нь одтой 5 одтой байна. Одгүй байна. Энэ төлбөр нийт төлбөр тоогоороо 7 хоногийн яах нь төлбөр. За тэгээ хэдэн хувь хямдарч байна. За эхнээс анхуулаад бүгд явж штэ. И самое классное то, что 16% хямдарч байна. За наверх да сколько процент скидка? 3% еще кэшбэк За возвращается. 80% энэ буудал бол бүр 80% хямдарсан байна. Латте гэдэг буудал юм байна. Солонгосын баг мэдэх бах те латте. Хамгийн алдартай буудал $13,000-аас $2,500 яах нь хямдруулж штэ. За энэ бол угаасаа Солонгосын хамгийн үнэтэй буудлах баг 5 одтой тий. За ингээ 3 одтой буудал байна. Энэ 300 буудлаас ухаад хамгийн хямдхан өөртөө таалах эсвэл хамгийн өөртөө тохиромжтой буудлаас яах нь бодит хямдралтаагаар сонгох чинь болж байгаа зү. Одоо энэ ч гэсэн өнөөдөр $475 гэж чинь 7 хоногийн $475 гэж болж байгаа байхгүй бас. Хоёр хүнийх штэ. Тийм ээ бас гайгүй буудал байна. За Здесь прям можете показать, да, высокое качество, низкие цены и так далее. Это все вы можете здесь прямо видеть это. За ингээ эндээсээ та өндөр үнэтэйг захиалж болно. Эсвэл одоор нь шүүж болно. Эсвэл хамгийн хямдхныг гаргаад өгч гэж болно. Тэгэх юм бол дандаа хямдхан буудлууд яах нь гаргаад өгч. Энэ бол та өөрөө эндээсээ сонгоод карта холбоод шууд захиалга яах нь хийчнэ гэсэн үг байгаа. Да, здесь прямо можете выбрать, что включено, За там, энэ дээр юу орсон байна? брефас и так Өглөөний далее. хоол орж өө, фитнес нь орж өө, Wi-Fi нь орж өө гэдэг өөрөө яах нь. Бүх юмаа ороод шалгах чинь гэсэн. Хаяг нь хаана байна гэх тээ. Да, это все Всё. будет указано. За следующий сайт. Следующий Триппинг 3 пинцетов, да, поощрительная поездка дается через 14 дней после регистрации. Аха. За дараагийн сайт маань болохоор хоёр дахь нь юу вэ? За таасан байна уу? Үнгүү аялал зөв үү? Энэ клубын гишүүн $350 клубын гишүүн боллоо. Та бүхэн маань хоёр том хүн, хоёр хүүхдэд дагуулад жуулчныхаа таксиг төлөөд дэлхийн 39 улсаас сонгоод 4-өөс 8 хоногийн хугацаатай та өөрөө улсаа сонгоно, арлаа сонгоно, хотоо сонгоно. Ингээд гэр бүлээр яах нь нэг удаадаа үнгүү компани буудлын үнгүү буудалд аялах нэ. Манайх бол газрын аялал зөв үү? Газрын аялал учраас за какие страны, В например? 39 странах вы можете выбрать страну, где вы хотели бы отдыхать. Кроме этого, допустим, если вы выбрали Европу, вам дадут еще несколько городов, которые вы можете выбрать. Рим, допустим, Венеция, Милан. За одоо жишээ нь Италиг сонгох юм бол Итали дотор ямар гоё хотууд байна те? Тэр хотоор нь. За бид нар Таиландыг сайн харсан ш. Таиландад бол ер нь Аз руу бол аюу олон хоног байт юм билээ. Европ руу хоног нь яах нь. Арай цөөхөн байдгийг анхаараарай гэж байна. За Вы оплачиваете налог отеля от $50 до $250, а проживание в отелях у вас будет бесплатно. За гэр бүлийнхаа жуулчдын такс нь 50-аас тухайн улсаас шалтгаалan 50-аас $250 орно. Гэр бүлийнхэн төлбөр нэг хүнийх биш. Ингээд төлнийг удаа төлөө билет авлаа буудал нь яах нь үнгүү байна гэсэн үг. За ингээд та бүхэн маань тэр улс руу явж болно. Так, по платформам все понятно? За одоо аялын систем нь одоо ойлгосон зөв үү? Президента покажем. Да. Основатель компании, мы сразу, да. Основатель компании Дэвид и Аделия Харт. Это семейная Да. пара, которая ценность, чтобы каждый человек путешествовал по миру. 195 стран. Себе вопрос задайте, сколько стран вы посетили. За тэгээд та бүхэн бодоод үзтээ энэ гайхамшигтай хоёр гэр бүл бол дэлхийн маш олон орны хүмүүсийг одоо маш олон мянган хүмүүсийг тасралтгүй аялуулж байгаа 13 оноос хойш энэ компаниг үүсгэн байгуулж байгаа гэр бүл байгаа. Аделия бөгөөд Дэвид Харт гэдэг. Ерөөсөө л энэ хоёр хүн л энэ компани яхана захирлууд байгаа. Тэгээ 3 хүнээс удирддаг юм байна. Ер нь гэр бүлийн бизнес юм байна. Тогда расскажем про зарплату твою, да? Какой у тебя статус? Ага. И в день сколько получаем? Теперь, Сколько вообще человек у вас, да, например? да. То есть здесь, когда рекомендуете, да, то есть по вашей рекомендации люди покупают членство, да, чтобы стать участником закрытого клуба. Я лично рекомендовала 15 человек. За одоо та бүхэн маань одоо боддоо ингээд та бүхэн маань энэ гоё компани гишүүн болоод аялаад одоо үр дүнгээ авчлаа. Зөв үү? За аялах чинь эсвэл тэр тохиол та ганцаараа биш одоо хин нэгэн хүнд хэлнэ. Хүссэн хүсээгүй хүн яах нь сайн зүйлийг хэлнэ. Ингэж хийснийхаа төлөө клуб маань цалин өгдөг. Цолдоо цалин өгдөг. За ингээд би бол 15 хүнд яах нь санал тавьсан гэж байна. Тэр нь 1700 болсон байна зөв үү? 15 хүн санал тавьсан байна анх.
И люди моих людей это 1733 человек. Да, слева 676, справа 1057. За тэгэнгүүт миний баг командын хүмүүс маань одоо ингээд 15 хүнээс явсаар хагаад А талдаа нэг энэ талдаа одоо энэ хүний али талдаа нь болохоор 1000 хүнтэй нөгөө талд нь 600 гаруй хүнтэй юм байна. Ингээд баг 1700 хүнтэй явж байна. И вы можете смотреть вниз, вниз, вниз и видеть этих людей. Тэгээд та бүхэн бүх хүмүүсээ харж болно. Энэ сайт дээр ямар хүн байна, миний баг бүгдийг харж болно. Да. Какой у вас статус? Так, статус 1 стар амбассадор. И сейчас хочу показать доходную часть. За миний цол маань болохоор нэг оддоо амбассадор гинэ. Нэг оддоо амбассадор цолтой би одоо цалингаа харуулъя гэж байна. И вот каждый день пассивный доход $225. Нэг оддоо амбассадор манайх тогтмол цалинтай компани тогтмол одоо надад миний цолоор надад өдөр бүр $225 миний дансруу ордгоо гэж өдөр бүр. Да. Классно, да, молодец. Да, классно. И еще идет чека, матчинг бонус, то, что вот здесь написано красными, синими, да, это люди ваших людей, которые подключаются, вы уже получаете матчинг бонус. За тэгэнгүүт одоо энэ $5 байгаа даа шүү дээ. Энэ чинь болохоор энэ миний клубд миний одоо 1700 хүмүүс чи ганцхан би урахгүй ш тэр хүмүүс чи. Тэгээ баг маань ингээд хүн ороолох юм бол тэр бүх хүмүүсээс хамгийн багадаа 5 тэгээд тэрнээс ч илүү мөнгө ингээд хүн болгоноос авд юм байна. Бүх хязгааргүй багийн хязгаар гэж байдаг юм байна. Каждый день вы можете выводить деньги на свою карту PQQR. До среды то, что было вывод, это пятницу на субботу у вас уже будет на карте. Ага, жишээ нь би одоо мөнгө вы сейчас выводите, да? Да, вот $325 вывожу. Ага, за одоо та $325 надад одоо би татах чинь карт руу өнөөдрийн цалин гинэ. $325 та өөрийнхөө виза карт руу өөрийн нэр дээр байгаа виза карт руугаа ингээд татдээ шүү гэж байна. Да, вот сейчас я вывод сделаю. И видите, 460 минус 325, $135, они всегда держат в резерве для оплаты членского взноса. $135 байнгын яах нь хадгалж идэг нөгөө оноогоо цуглуулах гэдэг шүү дээ би зөв. Тэр бол байнгын байж ах хэвээр. Оноо би ч аялах гэдэг байгаа зөв энд. За покажите как они снились. Вот $325, вот PQQR. Ага. За PQQR гэдэг одоо карт байгаа шүү дээ, виза карт. Тэрэн лөө маань дөнгөж сая $325 яах нь явцсан. За. Если сверху видите, здесь примерно за месяц $10,715. За миний сарын цалин бол одоо сар хүрэхгүй хугацаа байна. Сарын цалин бол $10,715 байна гэж байна. Тэгээд энэ карт нь би зөндөө уншуулж байгаа манайхаа. И мы сегодня оплатили все отели, рестораны, все можно через PQQR оплачивать. За тэгээ энэ картаар бид нэр одоо нөхөртөө хамт манай хоёр хаа сайгүй энэ картаа уншуулаад шаардлагатай бол ATM-ээс яах нь байна. Шууд тухайн улсынхаа 195 улсынхаа бэлэн мөнгө авчна. Уншуулчихна. Нэг осны амьдралынх нь хэм маяг нь аялангаа яах нь байна. Нэмэлт орлоготой болсон байна. У нас в Казахстане каждый день по $1000 можно снимать в долларах. Я не знаю, как здесь будет в Монголиях, но в отделении банка мы снимаем по $1000. Каждый день. Каждый день. За, Казахстан улсын банк бол одоо энэ карта бариад очиж штэ. Бичиг баримтаа бариад энэ карта бариад очиж. Энэ Америкаас ирдэг карт юм байна. Можно немножко расскажу. Энэ карт болохоор Travorimi карт. Travorimi банкны карт. За ихчээ. Нэр нь Travorim гэдэг өөрийнх нь овог нэр нь орсон. Тэгээ энэ карта Казахстаны банкн дээр барьжчиход өдөр бүр $1000 яах нь. Өдөр бүр $1000 энэ картаас авч болдог. Казахстанд бол Монголд бол яах юм бэ мэдэхгүй байна. Одоо Монгол бид эдгээр доллараар авчт юм байна. Бүр доллараар. А с банкомата можно снимать в тенге. То есть у нас. Зүгээр банкны салбар дээр очиж доллар авчт юм байна шүү дээ эдгээр маань. А бид нар болохоор тэнгээгээр бол ямар ч асуудалгүй ATM-ээс яах нь. Өдөр болгон цалингаа авчна. Өдөр бүр. Харин юу Монголоор төгрөгөөр яах нь бид нар бас авчиж болно гэж байна. За бид нар өчтөр бол энэ доор 6 нохт уншуулсан. Ер нь бол бид нар нэлийн уншуулж үзсэн. Ямар ч асуудалгүй. Шууд ATM-ээс авчиж шимтгэл нь айгүй бага юм байлээ. 5 дахь өдрийн шөнө бүх одоо өдөр болгон татсан мөнгө нь яах нь. Энэ данс руу орчт юм байлээ. Шууд бэлнээр. Да. Супер. И у нас в кабинете есть обучение от всех лидеров, есть компенсационный план, презентации. Я сейчас зашла в тренинг Travorima, и там вы можете видеть все лицензии, все документы, все правила. За, тэгэнгүүт энэ компани бүр тусгай хичээлийн их сургууль байгаа гинэ. Университет Travorim гэдэг. Энэ их сургууль багшилж байгаа хүмүүс нь бүгд орон орны яах нь
амбассадор цолтой хүмүүс байдаг гэж. Та бүхэн шууд энэ сайтаа үзээд суралц гинэ бүх хэл дээр байгаа. Олон хэл дээр байгаа юм байна. Тэгээд эндээс их сургуулиасаа сураад явчих болно. Travorem сургууль байгаа. Компания вообще развивается в более 60 странах как бизнес. А по всему миру вы можете бронировать отели. Компани маань одоо тэ 60 гаруй улс орн, бараг 70 гаруй улс оронд одоо өнөөдөр яг бизнесээр нь ажиллаж байна. А гэхдээ та энэ компаниг зөвхөн тэр 70 улс дотор одоо үйлчлэгээ авах биш, дэлхийн бүх орнд манай компанийн үйлчлэгээг бол үзүүлж байгаа. И сейчас я хотела прям показать список, в каких странах можно делать бизнес. Например, нет в списке Южной Кореи. То есть мы там пока бизнес не можем делать и не можем рекомендовать. За тэгээд энэ компани маань аль улс оронд аль биесээр орсон бичиг баримтыг одоо та бүхэн харуулъя. Тэр улс орондоо л та бүхэн баг команда бүрдүүлэн яах нь ажиллаж болно гэж байна. Зөвхөн тэр улс орондоо. Видите, вот Солонгос бол нэгдэг байгаа. Тэгэхээр Солонгос бид нар одоо хүмүүсээ ураад Солонгос баг бүрдүүлэх боломж бол одоогийн байдлаар бол байхгүй гэсэн. Вот раньше не было здесь в списке Монголия, сейчас есть. Одоо өмнө бол Монгол байхгүйсэн бол одоо энэ сайт дээр яхаа Монгол байна гэсэн үг. Да, остальные вот видите, в каких странах вы можете делать. Ингээд та сайт руугаа ороод аль улсад ажиллаж болохоор энэ бүх улс орнд баг команда яхаа бүрдүүлж болно. Да, скоро откроется и Турция, и Россия, и Украина. Тун удахгүй манай компани энэ ойрын хугацаанд Туркийн зах зээл 86 сая хүн амтай. За Орос, Украиныг нэгж байгаа гэж байна. Да. И эти все страны могут быть уже под вами. За тэгээ энэ улс орнуудыг бушуухан шиг та бүхэн баг командтай ханаа. Да. Бүрдүүлж оруулаарай. Тэд чинь угаасаа нэг хүний линкээр орно шүү дээ. Зөв үү? За. Ага, все, да? Что еще? Спасибо. Теперь я маркетинг да, расскажу. все отлично. Спасибо всем. За энэ надад маш их баярлалаа. За самбраа авчихжээ. За самбраа аваад за би та бүхэндээ маркетингээ танилцуулах гэж байна. За тэгээд манай компани маань офис нээж байгаа. Гэхдээ бид нар тогтчиж амжаагүй байгаа гэдгийг бас та бүхэндээ хэлмээр байна. Яг одоо энэ ялтын талбай хажууд MN Tower гэж байдаг тийм ээ? MN Tower. MN Tower-ын 11 давхурд манай компани анхны одоо Монгол улсын маань Travorem офис нэгдэж байгаа. Маргааш бид нар үйл ажиллагаанд орж байгаа гэдгийг хэлмээр байна бас. За тэгвэл одоохондоо нөгөө ингэж шинэ айл учраас бид чи одоо ерөөсө 25 хоногийн хугацаанд энэ бүх үйл ажиллагаа хийгээд одоо маш олоолаа болоо. Дээрээс нь офис ингээд аваад 1000 гишүүн болохоор компани маань яах нь шууд төв офис нээж байгаа. За тэгээ Казахстаны одоо тэр чатан дээр би байд юм л да. Тэгээд тэнд маш олон хүмүүс одоо сая 4 сард бол Америкийн виз авсан байлээ 10 жилийн. Тэгэхээр нөгөө компани маань өөрөө Америк компани учраас ажиллаж байгаа бүх хүмүүстээ маш их анхаард юм. Ялангуяа энэ 1000 гишүүн болохоор энэ төв нь ороод ирэхээр бүх хүмүүс багаараа яах нь өдөр одоо нэг зүйлийг би та бүхэнд хэлнэ. Энэ Travorem компани бол Монгол улсад 2025 оны 6 сараас эхлээд сар бүр аялна шүү. Сар бүр аялах байгаа манай. Сар бүр. За тухайн сар бид нар Таиланд, дараагийн сар Бали руу бид нар яг Казахстаны тэр одоо аялал жуулчлалын компани захирлуудаас үлгэр жишээ аваад тэр бүх туршлагаар нь бид нар ажиллана. Зөв бидтэй. За тэгээд сар бүр аялна. Тэгэхээр тухайн сард ямар аялал тэр аялал руу групп үүсчихвэл тэр групп руу яах нь харьяалагдаад тэгэхээр санаа зовхгүй одоо би яаж аялна. Зарим багууд бол бид нар биеэ дааж аялна гэж байна. Зарим нь болохоор компанийнхаа одоо нийт ямар аялал зохион байгуулж байгаа тэрэн дээр нь хамрагдана гэж байна. Тийм учраас та бүхэн маань байнгын холбоотой байгаарай. Гишүүн болчоод алга болж болохгүй шүү гэдгийг бас хэлмээр байна. За одоо яаж Айнура шиг өдөр болгон $225 цалинтай болох вэ? Зөв. $225 та өдөр болгон данс руугаа авахд таны амьдрал хэр өөрчлөгдөх вэ? Өөрчлөгдөх үү? Монгол мөнгөөр хэдэн төгрөг болж байна? Зөв. Та яагаад Айнура маань ийм өндөр цалин авч байна гэхээр Америкаас цалинжиж байгаа учраас. Зөв Америк стандартаар гэж би ойлгоод байгаа. За та клубын энэ болно гарахгүй. Энэ харна гарахгүй гэж байна. За. Та манай компани клубын гишүүн болсон. Гишүүн болоход та VIP клубын за уучлаарай. За VIP клубын гишүүн болсон. Ердөө $350. Манайх ганцхан багцтай. Энэ $350-аар энэ бүх сайтаа ашиглаад нөгөө үнэгүй аялал бүгд яах нь ийшээгээ орцсон байгаа. За ингээд та нэгдүгээр цалин шууд урилга. Шууд урилга нь 50-аас 110 яах нь доллар хүртэл байгаа. Шууд урилга нь 50-аас $110 хүртэл. Хоёрдугаар цалин тогтмол цалин. Манай Айнурагийн авдаг тогтмол цалин. За 3 дугаар цалин нь үеийн цалин.
Энэ 3 үндсэн цалингаар өдөр бүр цалин гарна. Дөрөвдүгээр цалин нь болохоор лидерийн цалин. Лидерийн цалин сардаа тухайн сараа дүгнээд та энэ сар ямар ажилласан лидер байна, ямар цолтой лидер байна гэд 30 хоног тутамдаа тэр хүнийг дүгнээд өгдөг учраас бид нар одоо 30 хоног учраас авч үзээгүй байгаа. Гэхдээ энэ бол 100-аас тухайн сардаа $1900 өгдөг гэсэн. Одоо өнөөдөр монголчуудын маань хувьд бол энэ 3 цалин бол бүгд яах нь аваад явж байгаа. За ингээд та А, Б гартай. А талдаа нэг хүн өрнө, эхнийхээ хүнийг өрнө. За ингээд А талдаа эхнийхээ хүнийг өрлөө. Хоёр дахь хүнээ Б талдаа урлаа. За ингээд таны багийн систем ихнэ гэсэн. Ер нь бол та бинарын системээр ажиллаж эхэлж байна гэсэн. За манай компани шууд урлаг нэгдүгээр цолон дээр та бол одоо энэ цолгүй учраас хэдийг авах нь? Хамгийн багаар наван зөв $50. Хоёр дахь хүнээ аваад хэдийг авах нь? $50 шууд ордог. Эхний $50 таны данс руу ороход хэдхэн хоногийн дараа тэрнээс $14 95 цент хасагдаад таны карт яах нь шууд захиалагдана. Одоо манайх офисын хаягийг өгсөн байгаа учраас бид нар шууд офис руугаа бүх хүмүүсийн картыг яах нь эхний ээлжинд авъя гэдэг санал тавьсан. Зөв биз дээ. Тэгэхгүй бол буруу зуруу ирчихвэл бас асуудал гарна гэсэн. За тэрний дараа бол зэгцэрнэ. За тэгээд та хоёр хүнээ өрөө $100 байж лаа. За гурав дахь хүнээ та энэ нэгдүгээр хүнээ урах уу? Эсвэл хоёрдугаар хүнээ урах уу гэдгээ бодно. Яагаад гэх юм бол та өөрөөсөө өөрөө тавьсан ч тэр хүний баг болчихно. Дэмжигдэнэ гэсэн үг. За ингээд гурав дахь хүнээ та нэгдүгээр хүнээ багтаа ингээд нэгдүгээр хүнээ дэмжиж хүссэн хүсээгүй гурав дахь хүн чинь нэгийн доор багт нь орох уу эсвэл хоёрын багт орох уу гэдэг. Ерөөсөө хоёр гарахгүй. За ингээд энэ хүнээсээ та яах нь $50 авна. За ингээд та $150 байж идэл эхнийхээ цолыг хааж байна. Эхний цол бол цагаан алтан цол бөгөөд одоо энэ хаагдсан. Хийцэн та энэ цолыг. За ингэн гот тогтмол цалин орж ирнэ. Хоёр дахь цалин орж ирнэ. Тогтмол цалин эхнийх $4.45 цент. За энэ цалин бол 3 идэвхтэй хүн байгаа тохиолдолд тогтмол $4.45 центийг үржих нь 30 хоног хэд болж байна? $137. Энэ мөнгөө бол авна. Энэ 150-ыг авчиж болно зөв үү? Энэ мөнгөө бид нар авахгүй гэж үзэж байгаа. Энийгээ бид нар автоматар өөрөөсөө мөнгө гаргахгүйгээр нөгөө $270 оноо цуглуулж болох уу? Ингээд та 3 найзтайгаа ажиллаж байхад таны $137 таны одоо $270 оноо чи яах нь цуглараад байна гэсэн. Цуглараад байна гэсэн. За нэгдүгээр. За хоёрдугаар. За ингээд та баг нь яваад эхний цолоо хасан чинь шууд урилга нь өснө. Нөгөө 3 хүнтэй байжсэн чинь шууд урилга нь хэд болж байна? $55 боллоо. За ингээд $5 илүү та авна. Зөв 4 дахь хүнээ урилаа та $55-ыг авна. Гэтэл үеийн цалин энд нөлөөлдөг шууд урлаг дээр. Энэ юу гэсэн үг вэ гэхээр та энэ хүмүүсээсээ $5 илүү шууд урлаг авах гэдэг нь зөв. Тэгвэл таны багийн хүн энд нэг хүнээ урахад тэр хүн урьсан учраас $50 авна зөв. Гэтэл танд $5 өгч байгаа. Ингээд та үеийн цалин авч эхэлнэ. 3 хүнээ өрөнгөд та үеийн цалин авч эхэлнэ. Бүх хүмүүсээсээ яах нь? Багтаа орж байгаа бүх хүмүүсээсээ $5 авна. Өдрийнхөө $4.40 аваад явлаа. За ингээд байж идэл 8 хүнтэй болно багаараа. 8 хүнтэй болоход багаараа болонгод одоо энэ чинь 8-ыг та урахгүй шүү дээ. Таны баг яах нь? Явлаа гэсэн үг. За тэгээд та нэгдүгээр эндээ нэг хүн өрөнгөд нэг стар директор гэж байгаа. Нэг одтой захирал. Нэг од. За нэг одтой захирал маань өдрийн $4 шууд өснө. Шууд өдрийн $10 болно. Үржих нь 30 хоног хэд болж байна? Сарын $300. Эндээсээ та 135-аад хасаад үлдсэн мөнгөө бэлгээр авч чөлөөтэй болно гэсэн үг байна. За тэгсэн чинь нэг одтой цолон дээр шууд урилга нь дахиад өсөж байгаа. Ингээд шууд урилга нь $65 болохоор багийн хүмүүс $50 авахаар та хэдийг авах нь? 15-ыг авна гэсэн үг. За ингээд явж идэл нөгөө баг маань явсаар агаад та өөрөөсөө дахиад нэг хүн урлаа 25 боллоо. За ингээд 25 болонгууд хоёр одтой захирал шууд урилга нь 75 болоод өдрийн цалин 25 болно. Өдөр бүр хэдийг авч байна? 25. Ингээд сарын $750 2 сая төгрөгийн тогтмол яах нь? Цалинтай карт руу 5 өдөр болгон автоматар орно. За дараагийн цалин 3 од. 3 од маань $85 шууд урлага. Тэгэхээр багаасаа хэдийг татна уу?
$35 хүртэл авна зөв үү? Хэрвээ тань дээр цолтой хүн гарвал зөрүү $10 аваад яваад байна. За дараагийн энэ дээр 2 хүн өрнө шууд урлаг. Тэгвэл өөрөөсөө уриал хийгээд хахад баг нь яах нь ялгаа авахгүй дэмжигдэл явна гэсэн үг. Ялгаа байхгүй бүх хүмүүс бодогдно. Таны доор байгаа А, Б гарах 2 бүгд яах нь цугтаа бодогдно. За ингээд явангууд та 63. За одоо энэ бол миний цол. Би яг одоо өнөөдөр анх энэ цолон дээр сая 2-3 хоногийн буулаа. Тэгэнгүүт энэ цолон дээр би буугаад за өдөр болгон $70 авд юм байна гэд бодож исэн. Ингээ 30 хоногийн хэд болж байна? $2100. Тэгсэн чинь өдөрт энэ цолон дээр $200-аас $300 гардаг юм билээ. Яагаад гэвэл $70 чинь нөгөө нэг тогтмол нэг цалин байгаа даа шүү дээ. Тэгэнгүүт нөгөө багийн цалин байна шүү дээ. Багийн эн чинь шууд өсч учраас тэр нь нийлээд өдрийн $300 гардаг юм билээ. Дунджаар одоо гарч байна. Одоо 3 хонж байна. 4 дахь хонж байна тийм. За одоо 4 стар директор. 4 стар директор нь шууд урилга нь $95. За энэ дээр 125 хүн 100 яах нь 25. Энэ 125 нь бүх хүмүүс таны доор байгаа бүх хүмүүст тоологдно. Таних, минийх, чинийх гэж байхгүй гэсэн үг. За ингээд явах юм бол өдөр бүр $100. За үрчиг нь 30 хоногийн хэд болж байна? $3000. Үеийн цалин ойлгомжтой зөв үү? За одоо бидний нөгөө хүсээд байгаа цол амбансадор цол маань байна. За одоо ингээд амбансадор болох монголчууд байгаа зү энд. Байгаа. За амбансадор болох юм бол шууд урилга нь $105. За тэгэн удаа багаараа 188 хүн 188. Манай Айнураа ч бүр 1000 гаруй хүнтэй юм биш үү зөв үү? За ингээд явлаа өдөр бүр $140. Өдөр бүр данс руу яах нь $130 ороод энэ $4340. За Айнураа маань болохоор 375 яах нь 375 хүнтэй байхгүй юу? Нэгтлэн. Тэгэнгүүт Айнураа өдөрт 200 яах нь $25 авна гэсэн үг. За энийг би энэ дээр тайлбарлаад бас үзүүлчихье гэж байна. За амбансадор цолтой хүн 8 цалин авна. За амбансадор цолтой болчлоо та 1-р цалин нь өдөр бүр $140-ыг үржих нь 30 хоног $4340. За энэ бол өдрийнхэн тухайн өдрийнхэн ханшаар орчин. 2-р цалин нь та амбансадор цолтой бол танд дэлхийн борлуулалтаас $1600 орж ирнэ. Та хувьцаа эзэмшиж болсон баггүй энэ компани. Тэгэхээр нэг хувьцаа нь болохоор дунджаар $1600, $1800, $1400 гэх тухайн сард ороод ирдэг. Сар бүр та хувьцааныхаа мөнгийг авна. Сар бүр компани амбансадоруудтайгаа тухайн сарынхаа борлуулалтыг ашгийг шууд өгчдөг. За дээрэс нь 3-р цалин нь амбансадор цолтой хүн лидерийн цалин гэх нөгөө нэг цалин байгаа шүү лидерийн. Тэр нь болохоор дунджаар амбансадор цолтой хүн $500 яах нь $500 орж ирдэм байлээ. За ингээд жилдээ амбансадор маань 2 аялал өнгөө тусдаа 2 аялал өнгөө. Нэг аялал нь болохоор дан амбансадоруудын аялал байгаа. 11 сард Дубайд амбансадоруудын уулзалт болно. Өмнөх уулзалт нь Мексик талсан, тэрний өмнөх нь Америк талсан. Энэ уулзалтан дээр ирсэн бүх хүмүүс шинэ амбансадоруудаа $3000 Louis Vuitton гэдэг брэндээс дуртай юм яах нь авч өгд юм байна. Тэгээ та мөнгөө нэмж юм авч болно. Энэ бол таны яах нь. Сая Казахстанд 18 амбассадор төрсөн. Казахстанд LV байд юм байлээ Louis Vuitton. Тэрийг 4 цаг хаажгаад захирал нь очиод авч өгсөн. Бүх бэлгийг авч өгсөн байлээ. За 6 дугаар цалин, багшийн цалин. Сарда яг ийм арга хэмжээ 20 гэхдээ ийм олон хүнтэй биш. 20-оос 40 хүнтэй 4 зүүмийн сургалт 4 яах нь танхимын сургалт хийгээд багшийн цалин маань 1500-аас 4500 яах нь долларын сар бүр орно. Өчтөр бид нар Айнурагийн багшийн цалин харсан. Манай Айнураа маань 3 сард 9 хичээл заасан гэж байна. 4 танхим 4 зүүмийг заагаад $1800 орчихсон байлээ. Багшийн цалин бүр данс руу ороод ирсэн байлээ. Багшийн цалин. Тэгэхээр ингээд нийлбэрээрээ амбассадор цолтой хүмүүс маань бол шууд урилга үеийн цалин байгаа шүү дээ. Ингээд дунджаар сар бүр 10-аас $15,000 яах нь тогтмол авдаг. Бүгднгийнхэн цалиныг шалгасан бид нар ер нь бол сайн судалж иж бид нар хөдлөн шүү дээ. Компанийг судалсан. Тэгэхээр энэ бүх мөнгө таны өөрийн нэрийн одоо тэр виза карт руу орж ирнэ. Эхлээд та виртуал карта утсан дээрээ суулгаад тэрийг уншуулж аваад бит карт ирэх юм бол шууд яах нь эдэмээс бэлэн мөнгө олгоод авчихна. Энэ бол яг бидний Америкт сарын хугацаанд бол орж ирнэ гэсэн. За ингээд тун удахгүй Туркийн зах зээл нэгдэж байгаа юм байлээ. Бүр маш ойрхон байгаа юм байлээ. Тэгэхээр бид нар бол одоо нэг одтой амбассадор. Одоо Айнураа маань нэг одтой амбассадор шүү дээ Айнураа зөв үү?
Тэгвэл энэ $1600 одоороо үржүүлж авдаг билээ. Одгүй бол 1600 оддоо бол яхана. 2 ингээ 3200 авдаг. Тэгээ ерөнхийдөө сарын нэг $20,000 яхана. Тогтмол цалин авд юм байна гэж бол бид нар үзэж байгаа. За тэгээд ийм маркетинг байна. За тэгээд амбассадор болох хүмүүс байна уу энд? За нэг алга тагчдээ бүгдээрээ. За Монгол улстай бол бид нар одоо 1000 гишүүн одоо төв офис оруулж ирнэ. За одоо манай офис маань бол одоо Эмэн тавар дээр 11 давхурт одоо офис авсан. Маргаашнаас бид нар тогтчиж 100% амжаагуудыг шууд албан ёсоор хэлж байна. Гэхдээ Монгол хүн сэтгэл байхад яах нь бүх юм болно. За тэгээ тун удахгүй төв офис маань 150 м квадрат Америкаас орж ирнэ. Тэнд бол бид нар суухгүй гэж байгаа. Бид нар тусдаа ажиллана. Тэнд бол зүгээр л компани өөрийнхөө л яах нь ажиллаа л хийх ёстой. Бид нар тэнд суугаад бүгдээрээ олно. Тэртээдгүй бид нар энэ маркетинг ойлгоцсон өөрсдийнхөө салбар дээр ажиллаж байна зөв. За тэгээд монголчуудаа энэ компани бол үнэхээр супер компани шүү гэж хэлмээр байна. Үнэхээр та бүхэн аялаарай. Мөн одоо санхүүгийн эрхчлөөнд 100% хүрээрэй. Яг энэ заалн те өнөөдөр те яг өөрт чинь те одоо үнэхээр мөнгөний хэрэг болоод яг үнэхээр амжилтанд хүрээ энэ амьдралаа өөрчлөсөн хүмүүс байна уу? Та хэд маань яг одоо өдөр бүр би та нартайгаа 24 цаг ажиллахад бэлэн шүү. Бүгдэндээ нь ажиллаж байгаа яг адилхан. Бүгдээрэнд нь амжилтсан амбассадор болцоогоорой. Тэгээд Туркийн зах зээл нэгдэхээр Монголын бүх амбассадорууд Туркт очиж ажиллана. Зөв үү? Би бол зөвхөн амбассадоруудаа л авч явна. Яагаад гэх юм бол Туркийн зах зээл 86 сая хүн амт байхгүй юу? Энд би 12,000 хүн их гэж монголчуудаа одоо бид нар төлөвлөгөө гаргана бүгд. Энд 12,000 хүн оруулна бид нар. Бүх хүмүүс тэгж ажиллана. Линкээ шидэл. За тэгэнгүүт энэ 12,000 бол энэ компани хамгийн том цол. Chairman. Тэр цолны цалин өдөр бүр өдрийн одоо бид нар $4 хэлжсэн шүү дээ. Өдөр бүр $3,200 Америкаас авна. Зөв өдөр бүр. Тэгэхээр бид нар өнөөдөр Солонгос нэгдэггүй байна. Одоо нэгдэх чинь Япон нэгдэггүй байна. Туркийн зах зээл одоо нэгдэх гээд бөө юм болж байгаа юм бужигнаа. Тэгээ бид нар одоо үнэхээр азтай. Тийм учраас үнэхээр энэ компаниараа дэлхийн зах зээлийг яах нь байлдан дагуул та Турк руу 2 багаагаа үүсгэлээ. Сард 3,200 Америкаас аваад цалин авч байхад энэ таны буруу юу? Энэ буруу биш. Энэ таны хийсэн хөдөлмөр байхгүй юу? Зөв. Энийг л бид нар үнэлүүлэх. Яг ингэж л бид нар үнэлүүлэх гэж өнөөдөр энэ шууд худалдааны бизнест ажиллаж байна. Тэгэхээр бүх монголчуудаа амжилт хүсье. За тэгээд тун удахгүй ихчээ маргааш нөгөөдөр 18-аас байгаас тэ манай зал. За 2 дахь өдөр тэр заал маань офис маань одоо яг үндэ энэ олон хүнийг багтаах боломж байхгүй. Гэхдээ бид нар офисын үйл ажиллагаа өдрийн цаг явна. Маргааш бол бид нар амжихгүй манай аянуугаа цонжин болдог гэж үзэж байгаа маргааш. За 2 дахь өдрийн 18 цагаас энэ заалан дээр яах нь дахиад их сургалт авчих бүгдээрээ. Яг 18 цагаас бүгдээрээ хамтдаа 2 дахь өдөр ажлын өдөр учраас орой уулзж байгаа шүү. Зөв үү? 18 19 19 болчих яг төгжрлийн тий 18 цэцэрлэг сургууль. За 19-оос авчих гэж. 19-оос 1 цаг 30 минут болж байна уу? За ингээд өнөөдрийн арга хэмжээ үгээр өндөрж байна. Аянуураа маш их баярлалаа. Монголын амбассадоруудаа амжилт хүсье.